Сайн байцгаана өрхөм үзэгчтэй. Цагаан хүрд мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Абдул Карим гэдэг хүн Улаанбаатар таймын сайнны газрыг 24 тэрбум төгрөгөөр худалдаж авлаа. Хүүхдийн урлан бүтээгдэхүүн ховчлогдох улсанд хүүхэд эцэг эхчүүд гомдолтой байна. Баянлаг аймгийн Бураатын даваа цаснд боогдож байна. Өнөө шөнөөс эхлэн ихэнх нутгаар цас урж эрс хүйтэрнэ. Чингис Бондын 1.5 тэрбум долларын зарцуулалт их хурлын гишүүдийн маргааны гол сэдэв боллоо. Эмнэлгийн анхны тусламжийг улсын хувийн гэлгүй аль чимлэг үзүүлэх үүрэгтэй. За шинэ 7 хоногийн ажлын эхний өдрийн цагаан хүрд хөтөлбөр энэ өдөр олонний анхаарлыг хамгийн их татаж байгаа үйл явдал буюу хуучнаар хэвлэл хүлдрийн газрыг дууд худалдаагаар хөвчилсөн тухай мэдээлэлээр эхэлж байна. За Абдул Карим гэдэг хүн энэ газрыг анх дуудсан үнээс нь 3.5 дахин өндөр үнээр авлаа. Иймхүү хот газраа маш ашигтай үнээр борлуулсан бол харин ийм өндөр үнээр авсан Абдул Карим гэж хэмбэ гэдэг ч олонний анхаарлыг татаж байлаа. Автобус 3 компани барилга байгууламж, Улаанбаатар Таймс сонины хэвлэл үйлдвэрийн барилга, хан улдүргийн засаг даргын тамга газрын хуучин барилга, за Үлзий тосгоны дид станц зэрэг объектуудыг нээлттэй дуудлага худалдаагаар өнөөдөр худалдах байлаа. За дуудлага худалдаанд оролцогчид зөвхөн төрийн ордны дэргэд байрлах Улаанбаатар Таймс сонины хэвлэл үйлдвэрийн барилгыг худалдаж авах сонирхолтой байсан тул нэг л объектээр үн аялдсан юм а. За дууд худалдааны анхны үн 7 тэрбум 155 сая дууд худлаа ихснийг мэдгэдэе. За 7 тэрбум 155 сая 7 тэрбум 155 сая дөрөв номын оролцогч 7 тэрбум 500 сая 7 тэрбум 500 сая Улаанбаатар Таймс сонины хэвлэл үйлдвэрийн барилга нь 2698 м квадрат Г хэлбэрийн эзэмшил газартай. Энэ газар нь хотын А бүсийн төв хэсэгт оршдог тул дуудлага худалдаанд оролцогчид үнийг хэд дахин өсгөж байлаа. 24 тэрбум 24 тэрбум буула 1 2 3 5 намын оролцогч 24 тэрбум содтой авчихсан. Ямар зорилготой ашиглах вэ? Дараа хаанаас төлж өгч вэ? Ховэрэг юм уу те? Ховэрэг юм уу те? Яаж ашиглах бас гар үсэг зурлах. За төрийн ордны зүүн талд барилах энэхүү хэвлэл үйлдвэрийн барилгыг Монгол Улсын иргэн Абдул Камир гэж хүн худалдан авлаа. Энэхүү хэвлэл үйлдвэрийн барилга бол анх 1929 онд ашиглалтанд орсон. Сүүлийн 10 гаруй жил яг ийм байдалтай байж байгаа, ашиглагдаагүй. За энэ барилгын дуудлага худалдаанд оролцогчид бол нэлээд үн хаялцсан эцэстээ. Анхны үн 7.1 тэрбум төгрөгөөс 24 тэрбум төгрөгт худалдагдчихж байгаамаа. Энэ барилгын одоо өөрийн өртгийг нийслэлийн өмчийн харилцааны газраас 869 сая төгрөгөөр үнэлсэн байсан юм а. 2015 онд нийслэл дуудлага худалдаагаар 43 тэрбум төгрөгийн орлого олж төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөө гаргажээ. Энэ төлөвлөгөөг биелүүлэхэд 9 тэрбум төгрөг дутуу байна гэлээ. Төрийн өмчийн үйлдвэр объектыг шууд хувьд шилжүүлэх нь хэр оновчтой шийдвэр вэ гэдгийг тодрууллаа. Менежментийн хөгжил гэж одоо үндсэндээ өмчийг л уурдаж, үнгүүдүүлж авах нэг арга хэлбэр болж ирснийг та бүхэн мэдж байгаа. Ямар объектуудыг менежментийн хөгжлөөр гэдэг нэрийн дор үнгүүдүүлж тэгээд нэмэлт хөрөнгө оруулалтын гэсэн нэрээр үнгүүдүүлж авдаг байсныг болж байгаа. Ер нь нээлттэй дуудлага худалдаагаар худалдъя. Одоо хичнээн объект. Энэ жилийн одоо ямар ч үсэн нэг та бүхэн мэдж байгаа 10 гаруй объектууд байна. Дараагийн дуудлага худалдаа 12 сарын 5-нд болно. За иймхүү хэвлэл хүлдрийн газрыг өнөөдөр хөвчилж эдийн засгийн одоо эргэлтэнд орууллаа. Тэгвэл нийслэлээс ойрын хугацаанд 20 гаруй байгууламжийг мөн хөвчлөхөр болж энэ жагсаалтад хүүхдийн урлан бүтээгдэхүүн байрыг оруулсанд хүүхэд багчууд болон тэдний эцэг эхчүүд гомдолтой байна. Энд хүүхдийг хөгжүүлэх 16 дугуйлын хичээлж хүүхдүүд үн төлбөрөөр сурдаг. Бүхний хүүхдийн төлөө гэж ярьдаг хэрнээ бодит амьдрал дээр ийхүү хүүхдүүдийг хөгжүүлэх тэдэнд мэрэгжлийн баримжаа олгодог улсын ганц төвөн барилга байшин хуучилсан гэдэг ганцхан үндслээр хөгжлөх гэж байгааг тэд шүүмжилж хотын төвийн А зэрэглэлийн байршил сайтай газарт нь шунаж байна хэмээн тэд хаардж байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хүүхдийн урлан бүтээгдэхүүн хөвчлөх шийдвэрийг өнөөдөр үдээс хойш гаргасан байна. Одоогоор энэ байгууламжийг менежментийн буюу үйл ажиллагааг үргэлжлүүлэх эсвэл бүр зориултыг нь өөрчлөх үү гэдэг нарийн асуудал тодорхой болоогүй байна. Гэхдээ л хөвчлөгдсөн тохиолдолд их хэмжээний хөрөнгө мөнгө гаргаж объектыг худалдан авсан хүн ямар ч байсан өнөөдрийг шиг үн төлбөргүй хүүхдүүдийг сургахгүй гэдэг нь бараг л тодорхой асуудал. Албаны хүнч энэ хардлагыг үгүйсэхгүй байна. Нэгдсэн үндэсний байгууллага хүүхдийн эрхийн конвенцэд хүүхэд бүх талын мэдлэг боловсролыг үн төлбөргүйгээр эдлэх хэрэгтэй гэсэн ийм заалт байдаг юм байна. Энэ заалтыг манай урлан бүтээгдэхүүн хамт олон
Энэ заалтын дагуу анх 1988 онд хүүхдийн урлан бүтээгдэхүүнийг байгуулад 27 дахь жилдээ сургалтыг үн төлбөргүй явуулж байна. Мөн хүүхдүүдэд өдөрт нэг удаа үнэгүй халуун арга зар үйлчилж байна. Хүүхдийн урлан бүтээгдэхүүнд өнөөдөр 16 төрлөд 23 ангид өнөөдөр 1200 гаруй хүүхэд үн төлбөргөө суралцж байна. Өөрөөр хэлбэл үн төлбөр мөнгө гэж ямар нэгэн хязгаарлалт тавихгүйгээр хүүхдүүд өөрсдөө хүсэл зоригоороо нэгдэж энд төвд хичээлдэг. Өнөөдөр өөр газарт өнөөдөр яг ийм уран зургийн ийм дугуулan явуулахад бол хамгийн багадаа 240 сая төгрөг байдаг. Хэрвээ 240 сая төгрөгийг төлж чадахгүй бол тэр хүүхэд ийм уран зургийн дугууланд хамрагдаж чадахгүй гэсэн үг юм аа. Тэгээд анх 8 дараагийн хүүхдүүд ээлж орж өдөртөл уран зургийг сонирхож уран зургаар зураг зурсан. Уран зургийн тэр арга барилаа бас тэгэл хүнийг зурах, хөрөг зурах, амьтан зурах, байгаль зурах бүгднгээ суралцсан. Би энэ урлан бүтээгт анх орж ирээд 3 дахь жилдээ олон улсын тэмцээнд оролцож исэн. Тэгээ 3 дугаар байранд орж исэн. Тэгээ тэрнээс өдөг хүртэл суралцахдаа бас нийслэлийн тэргүүний сурагч болсон. Тэгээ амжилтууд дүүрэн. Энд харагдаж байгаа үзүүрүүдийг хүүхдийн урлан бүтээгдэхүүнд хичээлдэг хүүхдүүд хийжээ. Энэ бүтээлээрээ тэд Чех, Турк, Энэтхэг зэрэг улсад олон улсын уралдаанд оролцож амжилт гаргасан байна. Баталгаагаар бол манай энэ хүүхдүүд чинь бүгдээрээ одоо амьдралын амжиргааны доод түвшингийн л айл хүүхд ерөөсөө доод түвшингийн айл хүүхд судалгаагаар байна ш. Асрамжийн хүүхдүүд явдаг одоо энэ гэр бүл дэлхийн зүүн одоо энэ асрамжийн байгууллагуудаас чинь гэрээ хийгээл манад явдаг. Хүүхдийн урлан бүтээгдэхүүн алдагдалд орж сүүлийн 1 сарын хугацаанд энэ төвийн багш ажилтнууд цалингаа авч чадаагүй. Мөн ус дулааны мөнгөө төлөөгүй учраас ус сувгийн удирдах газар болон эрчим хүчний зохицуулах хорооноос ус дулааныг хаана гэсэн мэдгэл ирүүлээд байгаа гэж нуулгүй ярьж байсан. Ер нь ховжлохын тулд ийхүү булан шахаж хүндхэн байдалд оруулдаг жишээ манай улсад байдаг. Хэдэн жилийн өмнө циркийг ийм байдлаар ховжилсан харин одоо бараг худалдааны төв болж тэнд байсан хүмүүсийн ихэнх нь гараад явчихсан. Энэ төв хүүхдийн урлан бүтээгдэхүүнээр битгий давтагдаасаа хэмээн эцэг эхчүүд болгоомжилж байна. Хүүхдүүд одоо тэгэл хүүхдийн авьяас зураг тэгэл зурх сийлэх ийм тэгээд одоо сон сүтээгч гэж байна, онгоцны загвар гэж ийм юмнуудыг авьяасыг сэргээсэн энд ганц байгаа Монгол улсын байгууллага шүү дээ. Буруу энэ чинь Монгол ганцхан энэ дүргөө ингэж явдаг хүүхдүүдийн бас сэтгэхөө гарын хур чадварыг ингэж яадаг юм одоо ховчламааргүй дээ энэ чинь. Цэргийг ховчлаад яалаа тийм ээ. Тиймэрхүү болчиход л гэж бодчих. Энэ урлан бүтээгдэхүүнийг ховчлно гэдэг Монгол их олон хүн эмзэглэж байгаа шүү. Мөн эцэг эхчүүд эдийн засгийн хүндрэлтэй хямралтай хотод мөнгө хэрэгтэй л байгаа. Гэхдээ байгаа хэдэн объектаа зарж борлуулж мөнгө осгох арга бол тийм ч оновчтой зөв шийдэл биш. Магадгүй хэдэн жилийн дараа дахиад л хүүхдийн хөгжлийн төв байрны байгуулна гэд улсаас хэдэн тэрбум төгрөг нэхэд явах нөхцөл байдал ч үүсч болно. Гэтэл байгаа юмаа тордоод төр зүрийн төлбөр тооцоог нь шийдээд явуулгүй. Багахан хүндрэл дээр нь дөрөөлж ховчлох гэж байгааг нь тэд буруу гэж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд зарим нь утгаар цасан шурах шуурснаас олж зам даваа хаагдсан мэдээлэл байна. Энэ сарын 29-ний өдөр Баян-Улгай аймгийн Толб сумын нутаг Бураатын даваа цасан шурах улмаас хаагдаж энэ замаар машин тэрэг явах боломжгүй болсон. Хамгийн сүүлд авсан мэдээллээр цасан дуваа өгсөн давааг нээхээр албаныхан ажилласаар байгаач цас нэмж орж байгаа ажлыг удаашруулж байна. За тэгвэл зөвхөн Баян-Улгай аймаг гэлгүй өнөөшнөөс эхлэн ихэнх аймгийн нутгаас цас орж шуурж улмаар цагаагаар эрс хүүтрэх тул холын замд явах гэж байгаад иргэдийг аюулгүй байдлаар сайтар хангаж зорчихыг анхааруулж байна. Баян-Улгай аймгийн Толб сумын нутаг Бураатын даваа нь аймгийн төвөөс баруун зүгт 90 км зайтай байдаг. Цасан шурах шуурсны улмаас автозам хаагдаж, Ховд аймагаас Баян-Улгийн чиглэлд явж байгаа 3-4 автомашин зорчих боломжгүй болсон тухай мэдээлэл энэ сарын 29-ний шөнийн 23 цагийн орчимд иржээ. Орон нутгийн автозам засварын компанийн дуудлага авсан цагаас эхлэн одоо хүртэл Бураатын даваанд ажиллаж байна. Сүүлд авсан мэдээллээр 15 км орчим газрыг цаснаас чөлөөссөн автомашин хэвийн зорчиж байгаа юм байна. Гэсэн ч цас үргэлжлэн орж шуурах шуурсаар байгаа тул нөхцөл байдал хүндэрч болзошгүй тухай мэдээллийг тус аймгаас ирүүлж байгаа талаар онцгой байдлын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн оюун эрдэнэ бидэнд мэдээлсэн юм а. Баян-Улгай аймгийн Толб сумын Бураатын даваанаас өөрөөр одоо хаагдсан даваа бол байхгүй. Бураатын даваан дээр бол ажлын хэсэг ажиллаж байна. Одоо өнгөрсөн амралтын өдрүүдэд одоо баруун аймагуудаар цаг уурын байдал нэлээд хүндэрсэн байна. Тухайлх юм бол Баян-Улгай, Увс, Ховд, Завхан, Говьалтай аймагуудад нэлээд цас орж одоо 18-20 м/сек хүртэлх цасан шуурга тавьсан байна. Хөдөө орон нутагт цас үргэлжлэн орж байгаатай холбогдуулан зам даваа боогдож болзошгүй байгааг мөн цагуурийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Өнөөдөр баруун болон төвийн аймагуудаар цас орж шуурга шуурна, маргааш ихэнх нутгаар хүйтний эрч чангарна гэж цагуурч Сумья мэдээлж байна.
Өнөө шөнөдөө бол ер нь төвийн нутаг, дунд говийн хойтол, дорн говийн хойтол, хинтийн өмнө тал гэсэн энэ нутгуудаараа засаар цасан шуурга шуурах иймэрхүү байгаа. За маргааш өдөр бол 103 аймгаар хинтээ Дорносготор аймгийн нутгаар засаар засан шуурга шуурнаа. За тэгээ мэдээж энэ зас орсны дараа бол тодорхой хэмжээ агаар температурын хувьд бол нэлээд хүйтэрнэ. 12 дугаар сарын 1-ээс 3-ны өдрүүдэд цаг агаар огцом хүйтэрх учраас малчид ард иргэдийг цасанд суух, осгож хөлдөх зэрэг болзошгүй аюул остоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Энэ 7 хоногийн сүүлээр ихэнх нутгаар хүйтний ирч сулрах юм байна. Төмөр замын бүтээн байгуулалтын газар шорооны ажилд нэн төрөнд 3300 гаруй ажилтан хэрэгтэй байгаа тухай хөдөлмөрийн сайд өнөөдөр улсын хурлын дарга танилцууллаа. Энэ ажил хүчийг зөвхөн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс хангах боломжгүй учраас цэргийн алба хаагчдыг татан оролцуулах зайлшгүй шаардлага байгаа юм. Монгол цэрэг бүтээн байгуулалтад хөдөлмөр хэрэгжснээр манай улсын ажил хүчний төлөвшил томоохон дэмжлэг болно гэж тэд үзэж байна. Монголын төмөр зам компаниас төмөр замын доод бүтцийн буюу газар шорооны ажилд шаардлагатай мэрэгчлээ ажилтнуудын судалгаа гаргажээ. Үүнд хүнд машин механизмын оператор засварчин, мэрэгчсэн жолооч, бетон арматурчин, геодезийн техникч гэх мэт төмөр замын доод бүтцийн ажилд шаардлагатай нийтдээ эрэлттэй ажилтны тав 3362 байгаа юм байна. Энэ мэрэгчлэтнүүдийг бололцооныхоо хэрээр бэлтгэж байгаа. Жишээ нь хүнд машин механизмын оператор мөн засварчин мэрэгч хэрэглэхэд мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд 1300 гаруй хүн суралцж байгааг мэдээллээ. Энэ жилийн төгсөгчдөөс хүнд машин механизмын оператороор одоо суралцаад цааш одоо цэргийн албанд явах бөгөөд ур чадвараа дээшлүүлэх сонирхолтой залуучуудын тоо 151 байгаа. За мэрэгжлэр нь бол одоо хүнд машин механизмын засварчин 85, мэрэгчсэн жолооч юус бетон арматурчин 25. За нийт 334 байгаа. Төмөр замын бүтээн байгуулалтад цэргийн алба хаагчдыг татан оролцуулах хэрэгцээ шаардлага зайлшгүй байгаа учраас эрх зүйн орчныг тодорхой болгосон, алба хаах хугацаанд цэргүүд тодорхой мэргэжил эзэмшиж ажлын дөрвтэй болох учраас ажиллах хүчний нөөцөд том дэмжлэг бий болно гэж үзэж байгаагаа хөдөлмөрийн сайд болон Батлан хамгаалах яамны төлөөллүүд улсын хурлын дарга танилцууллаа. За улсын төсвийн 2015 оны тодтолд төрийн алба хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд 90 тэрбум төгрөг зарцуулахар батлуулсан. Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 талд улсын хилцээрийн дагуу төрийн алба хаагчдын цалин үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудлаар нэмэлт хэлэлцээрийг хийж, за энэ асуудлыг 2016 оны төсвийн эхний тодтолд шилжүүлэн улсын хурлаар шийдвэрлүүлэхээр төлөвлөд байгаагаа салбарын сайд мөн улсын хурлын даргаыг ажиллах үеэр дурдсан юм а. За өнөөдөр улсын хурл дахь намын бүлгүүд уламжил ёсоор хурлдлаа. Энэ 7 хоногт улсын хурлын чуулганы төвшөнд хэлцэх асуудлаар бүлгүүд саналаа нэгтгэдэг. Энэ 7 хоногийн хувьд хөгжлийн банкны асуудал, Чингис бондын зарцуулалт холбогдох байнгын ороод хэлцэгдэхэр болж байна. 2012 онд засгийн газар Чингис бонд гаргаж нийтдээ 1 тэрбум 500 сая ам.долларын хөрөнгө босгосон. Энэ мөнгөөр юу хийсэн бэ гэдгийг шалгахаар ажлын хэсэг байгуулагдаад багахан хугацаа өнгөрсөн. За өнгөрсөн 7 хоногоос эхлээд улсын хуралд бондын мөнгийг аль гишүүн хинэн их авч хувийнхаа компанийг өөдөн татсан бэ гэдэг маргаан өрнөж эхэлсэн. Өнөөдрийн намын бүлгүүдийн хуралдаан дээр ч энэ асуудал яригдсан байна. За эхлээд Монгол Ардын намын бүлэг мэдээлэл хийсэн. Монгол Ардын намын гишүүдийн хувь эзэмшдэг компани Бондноос хэдий хэмжээний санхүүжилт авсан. Ардчилсан намын нэр дээр байдаг гишүүд ч бас Бондноос хэдий хэмжээний санхүүжилт авсан бай. Төсөл нь ямар үр дүнтэй явж байна гэдгийг олон нийтэд ил тод мэдээлэх ёстой гэж Монгол Ардын намын бүлэг үзжээ. Энэ асуудлаар хууль хяналтын байгууллагаар шалгуулъя гэсэн байр суурьтай байгаа гэлээ. Чингис бондоор орж исэн мөнгө, Самурай бондоор орж исэн мөнгө, хөгжлийн банкны мөнгө гэд сүүлд авсан энэ бүх зээлийн мөнгүүд чинь бол эргээд айгүй бол Ардын намынхан аваад ингээд идээд дуугаад дууссан. Одоо бид нар ингээд энэ усан дотор чинь одоо мөнгө байхгүй юм дотор шавар дотор сэлж жагаад балар шахлаа гэж одоо хэлэх юм руу орох гэж байна. Тийм учраас бол юм ил тод бай гэвэл Ардс намынханд энэ үнийг бид нар шударгаар одоо өнөөдөр уриалж байна. Өнөөдөр хинч бид нар та бүгд ялгаа баг. Бид нар төрөл ажлын цалин авдаг. Та бүхэн тийм үү хэвлэл мэдээлэлээс хувийн хвшлэлийн төлөө цалин авдаг. Түүнтэй адилхан улс орны бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, томоохон асуудал үүс цэцэрлэгийн барьсан, сургуулийн барьсан, эмнэлгийн барьсан, зам барьсан, эрчим хүч барьсныхаа төлөө хийсэн ажлынхаа төлөө санхүүжилттэй авдаг компаниудыг хөгжлийн банкнаас санхүүжилт авсан байна гэж утгаадах бас тийм харуулах гэдэг шаардлагагүй юм л.
Бондны мөнгнөөс хэдэн төгрөгийн ажил авсан бэ гэдэг жагсаалтыг өнгөрсөн 7 хоногт Ардын намынхан зарласан юм а. Ардчилсан намын бүлгийн дарга Гарамгаа Баатрин замын компаниас эхлээд хувьдаа бизнестэй гишүүдийн нэр баггүй гарч ирсэн. За харин Ардчилсан намын байр суурь ямар байна вэ? Монгол Ардын намын хийж байгаа хөгжлийн банкны шалгалттай холбоотой бондны асуудлаарх мэдээлэл баталгаажаагүй юм шүү гэдгийг юуны төрөнд тодтоглоо. Түүнээс гадна Чингис бондны 1.5 тэрбум $5 5 сая доллар сох дутсан гэдэг асуултанд Ардчилсан намын бүлэг хариулт өгсөн юм. Өнгөрсөн 7 хоногт Монгол Ардын намаас хийсэн хэвлэлийн баг хурал дээр хийсэн мэдээллүүд өнөөдөр л албан ёсоор баталгаажаагүй худлаа мэдээлэл байна гэдгийг одоо Ардчилсан намын бүлэг бол одоо энийг бол ингэж үнэлж байгаа. За энэ 5.4 сая доллар бол энэ бонд босгохтой холбоотойгоор гардаг зардал. За Монгол улсад нийт одоо өмнө нь гарч ирсэн бүх одоо бондууд бол бүгд одоо зарим нь бүр дээдлэл нь 2%, 2.2%, 0.3% одоо ийм хувьтай тэнцэх зардлууд бол гардаг. За Чингис бондын хувьд бол харьцангуй одоо бага хувиар 0.35%-тай тэнцэх одоо хэмжээний энэ зардал бол бүх бонд дээр гардаг юм жишээ байгаа. Хөгжлийн банкны хөрөнгийн зарцуулалтын талаар маргааш улсын хурлын эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх юм байна. Энэ 7 хоногийн хувьд улсын хурлаар анхаарал татж байгаа хэд хэдэн хуулийн төсөлч мөн анхны хилцүүлгээ хийж заримыг нь батлахаар хуваарьт тусгаад байгаа юм а. Малчтын ажилсан жилийг нэмэгдүүлж тооцох нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэн. За түүнээс гадна ард нийтийн санал асуулга явуулах хуулинд өөрчлөлт оруулахаар анхны хилцүүлгийг мөн улсын хурлын нэгдсэн чуулганаар хийхээр төлөвлөж байна. Эрүүл мэндийн спортын сайн шийлэг дамб авилгалын хэрэгс сэжиглэгний шалгацсаар баггүй хугацаа өнгөрөөд байгаа. За энэ өдөр олонний анхаарлын төв байсан нэг сэдэв бол энэ салбарыг удирдах дараагийн сайд Монгол Ардын хойсолд нам болон Монголын үндэсний ард ачаалсан намын шударга эвслийн бүлгээс томилгоо хийгдэх талаар удирдлагын төвшөнд одоо ярьж тохирсон албан бус мэдээл байлаа. Тодруулбал Монгол Ардын хойсолд намаас лам сүрэнгийн Жамбал Жавын нэрийг санал болгож ерөнхий сайдад өргөн барьсан гэх мэдээлэл байна. Засгийн газрын тухай хуулийн 21-р зүйлийн одоо 2-т засгийн газрын гишүүн хууль заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон чөлөөлөгдсөн тохиолдолд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгар болно. Засгийн газрын гишүүний орон гарсан тохиолдолд улсын хурал 30 хоногийн дотор нөхөн томилгоо хийнэ гэж заасан байдаг. За хэдийгээр эрүүл мэндийн спортын сайдын ажлыг шадар сайдад давхар хариуцаад байгаа юм а. Яралтай тусламжийг зөвхөн 103 руу хандаж авдаг гэсэн ойлголт иргэдийн дунд нийтлэг байна. За тэгвэл эрүүл мэндийн тухай хуулиараа ийм тусламж үйлчилгээ өмчийн хэлбэр харгалзахгүйгээр аль шатны эмнэлгээс авах боломжтой юм а. Нэг үгээр хэлбэл иргэн таны биеийн байдал хүндэрч муудсан үед 103 дуудаж цаг алдалгүйгээр одоо хамгийн ойр байгаа улсын мөн хувийн эмнэлгээс ч гэсэн яралтай тусламжийг үн төлбөрөөр авах эрх зүйн орчин үйлчилж байна. Тэгэхээр энэ одоо би өвдөл тав хүрэх юм бол тэгэл 103 манаас өмнө ч нь болохоор дуудлага эмчрэл эмнэлгүүрөө хандж байгаа шүү дээ. 103 руу л явах байх тал гэж бодож байна. Манай ч тийм л ойлголт анханасаа төрчихсөн болохтой зэрэг. За иргэн үүлэн солонго би гадуур явж байхдаа ямар нэгэн байдлаар толгой эргээд ухаан алдах хэмжээнд хүрсэн эсвэл осол гэмтэл өртөөд их хэмжээний цус алдсан бол өөрийнхөө хамгийн ойрхон байгаа эмнэлгээс тусламж үйлчилгээ авах эрхтэй байдаг. Тэгэхээр би яг одоо 1-р эмнэлгийн үүдэн дээр ер нь ямар тусламж үйлчилгээг за яг ойрхон байгаа эмнэлгээс авах боломжтойг одоо тодруулъя. Ходоод гидснээс цус алдсан эсвэл үнэхээр зүрх зогсож байгаа ч юм уу те. Үнэхээр яалтчгүй тэр хүнийг дүүрэг рүү ингээ буцаагаад явуулчих боломжгүй юм бол тэр арга хэмжээг аваад явуулна. Үнэхээр зовиртой хүмүүс ирж байгаа тохиолдолд бол дүүрэг харгалзахгүй зөвлөгөөг нөгөөд эмчилгээ хийж арга хэмжээг нь аваад тэгээд биеийн байдал доктортойсон тохиолдолд бол дүүргийн эмнэлэг рүү буцаана. Анхан шатны яралтай тусламжид 20 гаруй төрлийн өвчлөл багтсан. Гинтийн хурц өвдөлт, цус алдалт, ухаан алдах, төрөлт, сэтгц мэдрэл, гэмтлийн өвчлөлийг аль шатны эмнэлэгт үзүүлж болно гэд хуулиндаа тусгасан байдгийг Төргөн тусламжийн төвийн дэд захирал Ариун Болд хэллээ. Хөдөө ор нутаг, Улаанбаатар хот хөвлөсөн газруудын нэгдсэн эмнэлэг 3 дахь шатлын эмнэлгүүд болохоор яаралтай тусламжийг болохоор үзүүлж байгаа. Энэ тэгэхээр яаралтай тусламж авах гэж байгаа иргэд үйлчлүүлэгч тухайн төр болон хувийн эмнэлгээс дээрх яаралтай тусламжийн дууг
тусламжийг үн төлбөргүй өгөхөд нээлэх гэсэн үг. Монгол улсад үйл ажиллагааг үзэж байгаа гадаадын бас харьяалалтай эмнэлэг бусад бүх эмнэлэг энд бол эрүүл мэндийн тухай хуулиараа зохицуулагдсан байдаг. Яг ийм хууль эрх зүйн орчныг мэддэг иргэд дүүрэг эсвэл улсын зэрэглэлтэй эмнэлэгт очиод тусламж авч чадахгүй байх тохиолдол олон байдгийг хэлж байгаа юм а. Амарчгаар очсон их хүүхэдтэйг эндэх өөр эмнэлэг рүү явж байх замдаа нас барсан тохиолдол хэвлэлийн хуудаснаа үлдэж харин ар гэрийнх нь гомдолтой үлддэг. Уг нь хуулиараа таны гэр эсвэл өвдөд явж байгаа байршилд хамгийн ойр эмнэлгийн эмч үзээд нин яралтай бол 5 минутын дотор. За хэрвээ амь насанд аюул учрахааргүй бол 30-аас 60 минутын дотор эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх ёстой юм а. Манайхны хамгийн их өвчлөдөг түлэгдэлтийг богино хугацаанд эмчилж эдгэх эм бүтээсэн эрдэмтэн оны шилдэг залуу эрдэмтний шагнал хүртлээ. Манай улс Массачусетсын институттай хамтран ажиллаж олон улсад өрсөлдөхүйц бүтээл үйлдвэрлэнэ. Батлан хамгаалах салбарын 300 албан хаагч орон сууцтай болжээ. Тэд энэ байранд үн төлбөргүй амьдарч харин тэтгэврт гарвал байраа буцааж өгнө. Говьсөнбөр аймагт хүүхдээ цэцэрлэгт оруулах гэсэн олдохгүй байна гэдэг асуудлыг бүрэн шийдэж цэцэрлэгт хамрагдалтын хувьд 95% хүрүүлээ. Парис хотноо сүүлчийн боломж форум өнөөдөр эхэлж агаарын бохирдол хэд $-ыг бууруулах асуудлыг хэлцэж эхэллээ. Монгол Улс ерөнхийлөгчийн зарилгаар жилүүр шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан судлаачдад ерөнхийлөгчийн нэрмжийн шагнал гардуулдаг уламжлалтай. 2010 оны шагналыг өнөөдөр гардууллаа. Уламжлалт ангаах ухаан технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Дижитма энэ оны шилдэг залуу эрдэмтдийн нэг. Тэрээр Монгол оронд дуруудаг ургамлаас түлэгдэлтийн шарх сорвийг хурдан эдгээдэг эм гаргаж авчээ. Импортоор орж ирдэг энэ төрлийн эмнүүдтэй харьцуулахад хямд бас экологийн 100% бүтээгдэхүүн ашигласан гэдгээрээ давуу талтай гэж тайлбарлалаа. Түлэгдэлт бол одоо жилээс жил нэмэгдэж байна. За энэ өвчний үеийн эдгэрэлтийг сайжруулах, ангаах үйлдэлтэй одоо манай орны эмийн ургамлаас зүтгэсэн 100% байгалийн гаралтай бүтээгдэхүүн л гэсэн үг. Харин доктор Лавгс Сүрэн ген эмчилгээний аргыг сайжруулж ашиглах боломжийг нэмэгдүүлсэн суурь судалгаа хийжээ. Ерөнхийдөө генетикийн гаралтай өвчнийг эмсэд төвөгтэй шалтгаан ген дээр байгаа учраас тэгээ тэрийг засах иймэрхүү орчин үеийн шинжилгээ ухааны шинэ хандлагууд байдаг. Үйлдвэрлэлд хүрсэндээ бид маш баяртай байгаа. Монгол уншигчдад Британика нэвтрхий толиг хүргэж аваа залуу судлаач энэ жил ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртсэн. Британика монгол хэлний тайлбар толь дэлхийн шинэ атлас болоод шинжилгээ ухааны түүхийн нэвтрхий толь зэрэг танин мэдхүү судалгааны бүтээлээрээ залуу судлаач хүрлэхүү ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал авч байна. Шинэ үеийн хэвлэлийн түүхэндээ бол анхдагч гэж хэлж болохоор юмд байгаа. Тус бүрийн онцлогыг товч дурдах юм бол шинжилгээ ухааны нэвтрхий толь бол одоо хүн төрөлхтөн гал ашиглажнээс ахуулаад одоо нано технологи сансар пуучин хүртэл одоо шинжилгээ ухааны ондралын ийм зурагт тийм нэвтрхий толь байгаа. Монголд бас анхдагч гэж хэлж болохоор Монгол улсын хөгжил эрдэм шинжилгээ судалгааны ажилд суурилсан байх ёстой. Монгол улсын ирээдүй бол өндөр оюунтай, эрдэм мэдлэгтэй залуу үеэс хамаарна. Тийм учраас судлаачдын бүтээл эрдэм шинжилгээний ажил хийж байгаа бүх хүмүүст өнөөдрийн залуусын бүтээл үлгэр дуурайл болж байгаа гэдгийг шагнал гардуулах ёслолын үеэр ерөнхийлөгчийн тамгын газрын дарга цагаан онцоллоо. Манай улсын ихтэй сургуулийн багш оюутнууд инженерийн боловсролоор дэлхийд хэрэгүүлэгч Массачусетсын технологийн институттай хамтран ажиллахаар болсон байна. За бид дэлхийн хэмжээнд багш оюутнуудаа бэлтгэх цаашлаад тэдний бүтээлийг олон улсын зах зээлд өрсөлдөхүйц хэмжээнд хүргэх үе таалга нэгдлээ. Хамтарсан хөтөлбөрийг эхний ээлжинд шинжлэх ухааны технологийн их сургууль, Монгол Улсын их сургууль хэрэгжүүлэх юм аа. Ерөнхий боловсролын сургуулийн ахлахангийн сургалтанд ашиглаж болох энэ бичил компьютерийг шинжлэх ухааны технологийн их сургууль, Монгол Улсын боловсролын их сургуулийн багш оюутнууд хамтран зохион бүтээсэн. Энэ бол мэдлэгийг үйлдвэрлэлд нэвтрүүлж байгаа сайн жишээ гэдгийг тэдний төлөөлөл хэлж байна. Өөрө програм хангамж хөгжүүлэх за өшөө тэрийг дагалдах одоо нэмэлт модулуудыг хөгжүүлэх юм боломжийг бүрдүүлсэн ийм иж хүрдэлийг бол бид нар боловсруулж байгаа. Тэгэхээр энэ иж хүрдлээ дахаар ямар нэгэн программатор хэрэггүй. Програм хангамжийг бас өөрсдөө давхар боловсруулсан. Тэр сурагч хүүхдүүдэд зориулсан 1000 ширхэг ийм жишээ програм хангамжтай.
Бид энэ мэтчлэн олон бүтээлээ зөвхөн дотооддоо нийлүүлээд л сэтгэл ханаж болохгүй. Багш оюутнууд зах зээл салбарынхаа ирээдүйг мэдэрч гаргасан бүтээлүүдийг нь гадагшаа гаргаж Монголын инженер технологийн салбарын хөгжлийг хурдсах нь чухал. Массачусетсын технологийн институттэй хамтарч бүтээл үйлдвэрлэх боломжоос гадна зочин профессор хүлээн авах багш оюутан солилцох, хамтран судалгаа хийх, тэдний хөтөлбөрийг Монгол хөрсөнд буулгах гэд хэд хэдэн ажлыг энэ оноос эхлүүлэхээр бэлтгэж байна. Энд бол гар утасны мобайл контентийг хөгжүүлэх чиглэлээр анхны глобал стартап гэдэг ийм хөтөлбөрийн хүрээнд сургалтууд 20-25 хүний бүрэлдэхүүнтэй залуучуудад зориулсан сургалт явагдана. Яг хот төлтийн чиглэлийн 10 мэрэгчлэлтнийг MIT дээр очиж урт хугацаар хугацаагаар сурах тэр хүмүүс ирж хамтын судалгаа хийх. Дэлхийн түвшинд үгүй MIT-ийн түвшиндээ энэ зэрэгцэж очиход суур шийдэл нь багшлах бай. Тэгээ оюутны суралцах бай. Тэгээд судалгаа тэрнтэй орсон орчин нөхцөлөө бодтой болох гэсэн ийм ажлын хүрээнд бол хамтын ажиллагаа эхлүүлж байгаа. Шинжлэх ухааны технологийн их сургууль гэхэд гарааны 4-5 жижиг компанитай болцоход байна. Бид боловсролын салбарын хөрөнгө оруулалтанд ямар ч үед сэтгэл ханаж болохгүй. Яамны зүгээс энэ ондоо багтаж инновацийн лаборатори байгуулах гэж байгааг салбарын сайд хэллээ. Энэ гарааны компаниудын инкубатор инновацийн лабораторийнхоо удирдлага менежментийг бол бас ялгаагүй MIT бол бусад дэлхийн шилдэгүүтэй хамтарч эхлүүлнэ. Ингэснээр бол илүү Монгол залуучуудын авиасыг илүү дайчилсан, тэр эрдэмтдийн туршлагыг илүү харсан байгаа бүтээгдэхүүнээ цөөхөн гэлтгүй бид дэлхийн зах зээл дээр бараа бүтээгдэхүүн болгож гарах ийм боломжууд бол бүрдэхээр бол их онцлогтой байна. Манай багш оюутнууд Массачусетсын технологийн институттэй 20-30 жил хамтарч ажиллах боломж бүрдсэнийг салбарын сайд онцолж байсан юм. Нэгүгээр хэлбэл шинжлэх ухааны технологийн их сургуулийг ирээдүйд Массачусетсын технологийн институтын төвшөнд хүртэл нь олд амжилтаас нь суралцсанаа. Уул уурхайгаас хэд хамааралтай эдийн засгийг солонгоруулахад зах зээлээ мэдэрсэн оюуны бүтээлүүд чухал нөлөөтэй. Тиймээс энэ салбарт гадны сайн туршлагуудыг нэвтрүүлж дэлхийн шилдэг ихтэй сургуулиудтай хамтрах ажил үргэлжилнэ. Энэ сарын дундуур Харвардын их сургуулийн гадаад харилцааны захирал манай улсад ирж хэд хэдэн хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр болсон байна. Батлан хамгаалах зэвсэг түвшний 300 албан хаагч өнөөдөр шинэ байранд орлоо. Салбартаа олон жил үр бүтээлд ажилласан хүмүүстэн зориулж батлан хамгаалах яам энэ орон сууцыг бариулжээ. Зэвсэг түвшний түүхэнд 1990 оноос хойш ийм бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаагүй холбогдох хүмүүс хэлж байна. Өнөөдөр шинэ байрны түлхүүр авсан албан хаагчид энэ мөчийг олон жил хүлээснээ ярьж байна. Тэд айлын хажуу өрөө түрээсний байранд амьдардаг байжээ. Жишээ нь Батлан хамгаалахын төв архивд 30 гаруй жил ажилласан Амар Жаргал олон жил түрээсний байранд амьдарсан. Харин одоо өөрийн гэсэн байртай болж байгаадаа баяртай байна. Яамны зүгээс Батлан хамгаалахын төв архивын удирдлагын зүгээс намайг одоо амьдралахыг минь харж үзэж байраар урамшуулж байгаад би бол туйлаас их баяртай байна. Би одоо сүүлийн 5-6 жил амьдарч байна түрээсний байранд. За зэвсэг түвшиндээ бол би одоогийн байдлаар 15 ингээд онгороод 16 дахь жилдээ ажиллаж байна. Манай гэр бүлийн үеийн хувьд бол мөн 11 жил ажиллаж байгаа. Тэгээ Улаанбаатар хотод 2009 оноос эхэлж амьдарч байгаа. За тэгээд тэр хугацаанаас хойш бол ерөнхийдөө хадмынхаа нэг өрөөнд нь л амьдарч ирсэн. 300 айлын орон сууцны барилгын ажлыг 2013 онд эхлүүлж 2 жилийн дараа ашиглалтанд оруулахаар төлөвлөж байсан ч улс төрийн явц зүйн сонирхлоор зогсоож багагүй хугацаа алдсныг улсын хурлын гишүүн Батлан хамгаалахын сайд асан болт хэлж байна. Харин Батлан хамгаалахын яам Жанжин штабын одоогийн удирдлагууд цэргийн албан хаагчдынхаа эрх ашгийг эрхэмлэн дутуу байсан ажлыг гүйцээж олон албан хаагч шинэ байранд орсонд тэрээр баяртай байгаагаа мөн хэлсэн юм а. Энд бол бас хүмүүсийн анхаарал төвтэй асууж гэж байгаа нь өөрөө их сайн юм аа. Тэгээд энэ салбарт бас нарны ажиллаж байгаа мянгаад айлын орон сууцны асууж хийж энэ чигийн том төсөл бол үнэхээр түүхэндээ бол төлөвлөлтөд хийх төсөл хийж байна. Алуун тушаалын орон сууцыг аль болохоор олшруулах, ялангуяа хөдөө орон нутагт алуун тушаалын байрыг одоо цэргийн ангиад өшгөлүүлж ажилуулах. За Улаанбаатар хотод бол аль болохоор одоо хувийн орон сууцтай цэргийн албан хаагчдыг эхнээсээ одоо хувийн орон сууцтай болгох ийм бодлого баримталж байгаа. Улс орны эдийн засаг хөгжлийн одоо төвшинч гэсэн энэ бусад орны жишгээр цэргийн албан хаагчд бол хувийн орон сууцанд орох ийм одоо нөхцөл бололцоо бүрдэж байгаа. Батлан хамгаалахын салбарт ажилладаг 2000 орчим иргэнд орон сууц хэрэгтэй байгааг албаны хүмүүс хэлж байна.
Энэ онд батлан хамгаалах зэвсэг хүчний салбарт ажилладаг 400 албаа шинэ байранд оржээ. Энд баригдсан 300 айлын орон сууцнаас гадна Баяуулгын аймагт 40, Баянзүрх дүүрэгт 63 айлын орон сууц шинээр ашиглалтанд ороод байгааг хэлж байна. гэсэн тайлбарыг өгч байгаа юм а. Үүнтэй Өнгөрсөн 6 сая тонн зорилгоор ажилласан байна. Одоо та бүхэнд орон нутгаас бэлтгэсэн багц сурвалжлагын үзүүлье. Дорногов аймгийн хамгийн хөлийн боомтуулан Өвөр Монголын өөртөөс орны мандал боомт нээгдэд 14 жил болж байна. Энэ хугацаанд боомтын үйл ажиллагаа нь улирлын чанартай ажиллаж ирсэн. Тэгвэл энэ боомт маргаашнаас буюу 12 дугаар сарын одоо 1-ээс эхлэн байнгын үйл ажиллагаатай болж байна. Анх 2001 онд Дорногов аймгийн хамгийн хөлийн боомт болон Бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны Дархан мумины хошууны мандал боомт үе талгаа нээж байсан. Ингэснээр хоёр улсын иргэд бараа бүтээгдэхүүн түүхийн идээс солилцох боломж бүрдсэн. Нэгдсэн цагаас эхэлж улирлын чанартай үйл ажиллагаа явуулж байсан ханги мандлын боомтоор зорчих иргэдийн тоо жил бүр нэмэгдэж олон хоногоор дараалал үүсгэх хүндрэлтэй асуудлууд тулгардаг байсан. Монгол Улсын засгийн газрын 46 дугаар тогтоол бол гарсан байдаг. Энэ дээр нэр бүхий 4 боомтын тоонд бол энэ ханги мандлын боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлэх. За энэ дээр ажиллах хил хяналтын байгууллагуудын ажлын оронтой бүс зохион байгуулалт мөн хэвийн үйл ажиллагааг нөхцөлийг хангах талаар хэлэлцээ хийх үүргийг гадаад хэргийн яамд өгсөн байдаг. Энэний дагуу бол гадаад хэргийн яамнаас бол мөн гайлын ерөнхий газарт байнгын үйл ажиллагааг хангах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээг авч 12 дугаар сарын 1-ээс байнгын ажиллагаанд шилжүүлж арга хэмжээ авах талаар одоо биднэрт уламжилсан байгаа. Хангийн боомт байнгын ажиллагаатай болсноор иргэдэд явдал чирэгдэл учруулахгүй. Мөн хил орчмын иргэд чөлөөтэй зорчих түнчлэн их хэмжээний бараа бүтээгдэхүүн түүхийд нэвтрүүлэх боломж бүрдэж байна. Ингэснээр бүс нутгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулна гэж үзэж байна. Байнгын ажиллагаатай болсноор бол байгалийн баялаг одоо нүүрс төмрийн хөдөр их хэмжээний бараа орох боломж нь бүрдэж байна. За боомтой ажиллагааг байнгын болгоход бас бугуутгад Дархан мумын хошууны дэмжлэгтэйгээр одоо өнөөдөр бас цогцлуурын барилга байгууламж, тоног төхөөрөмж бүх одоо зүйл дууссан учраас энийг хүлээж авах ёстой ажиллагаа бас хийж байна. Өнөөдрийн байдлаар хангийн хөлийн орчим шалган нэвтрүүлэх ажилчдын байр ашиглалтанд ороод байна. Цаашид боомт орчим цахилгаан хангамж, зам газар төлөвлөлтийн ажлууд шат дараатаагаар хийгдэх юм байна. Хөдөөр нутгаас Говь Сүмбэр аймаг цэцэрлэгийн асуудлаа бүрэн шийдэж чадлаа. Аймгийн төвийн 1-р цэцэрлэгийн байрыг шинээр барьж ашиглалтанд оруулсан бол Баян тал сумын цэцэрлэгийн байрыг нүүлгэж олон хүүхэд хүлээн авах боломжтой боллоо. За удахгүй дахин нэг шинэ цэцэрлэгийн байрыг Канада технологиор барьж байгаа гэд үзвэл энэ аймагт хүүхдийн цэцэрлэгт хямрагдалтын хувь 95% төрчээ. Баян тал сумын цэцэрлэгийн хуучин байранд ердөө 50 хүүхэд хамрагдаж байсан. Харин шинэ байрыг ашиглалтанд оруулснаар 100 гаруй хүүхэд хамрагдах боломж бүрджээ. Цэцэрлэгийн байрны засвар тогтчуулалтын ажилд нийтдээ 140 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, энэ хөрөнгийг боловсрал соёл шинжилгээ ухааны сайдын багцаас гаргажээ. Говь Сүмбэр аймгийн Сүмбэр сум 5 цэцэрлэгтэй үүний ууган 1-р цэцэрлэг 53 жилийн дараа шинэ байртай боллоо. Ингэснээр цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо 2 дахин нэмэгджээ. Манай цэцэрлэг тойрогтой 374 хүүхэдтэй түүнээс одоо энэ цэцэрлэг шинэ цэцэрлэг маань өргөтгөлд орсноор бид нар 130 хүүхдийг нэмж хүлээж аваад ингээд тойргийнхоо хамран сургалтыг 30%-аар нэмэгдүүлж байна. Манай цэцэрлэг бол одоо нийтдээ 374 хүүхдээс одоо 270 хүүхэд нь бол одоо шинэ цэцэрлэг ашиглалтанд орсноор хүүхдүүдэд ингээд цэцэрлэгт хамруулах боломжтой болгож байгаамаа. 1962 онд байгуулагдсан Сүмбэр сумын 1-р цэцэрлэгийн шинэ барилгын ажил 2014 онд эхэлж өнөөдөр ашиглалтанд орж байгаа нь энэ юм а. 1-р цэцэрлэг тойргийн хүрээнийхээ 270 гаруй хүүхдийг хүлээн авч үйл ажиллагаагаа жигдрүүлээд байна. Харин шинэ он дахин нэг шинэ цэцэрлэг ашиглалтанд орсноор Тус аймгийн хувьд хүүхэд цэцэрлэгт орж чадахгүй гэх хүндрэл арилж байгаа юм а. Баян Хонгор аймагт энэ жил 5 сая гаруй мал үйлчж байна. Сүүлийн жилүүдэд мал сүргэн тоо толгой тогтмол өснөөс 2010-аас 16 онд өвлжиж хаварчих малын тоо бэлчээрийн одоо даацаас хэд ихэнх хэдрээд байна. Цаг хүндрхээс өмнө малчид малаа нядлаж зах зээлд нийлүүлэх хүсэлтэй байгаа ч мал мах борлогдохгүй хүндрэл байгааг орон нутгийг хэлж байна.
2015 оныг Баян-Хонгор аймаг малчны хөгжлийг дэмжих жил болгон зарлаж, үйлчлэлтийн бэлтгэлийг 80% хангуулад байна. За энэ үйл 5 сая гаруй толгой мал үйлчин, Зөмөн сумдын отрын бэлтгэл бүрэн хангагдаж, тусгай хэрэгцээний отрын бүс нутагт Бууцгаан сумын 20 өрхийн 16.5 мянган толгой мал, за улсын тусгай хамгаалалтай бүс нутагт Жинсд, Богд, Баянлаг, Баянговь, Баян-Өндөр, Галуут, Жаргалан сумын 618 өрхийн 239.6 мянган мал тус отроор үйлчнэ. За аймгийн нийт сумдад ус цаг уур орчны шинжилгээний газартай хамтран бэлчээрийн ургацын хэмжээг тогтоосон байна. За энэ зүүн ихэнх нутгаар зуншлаг ороцноос бэлчээрийн ургац аймгийн дунджаар өмнөх оноос тэг зууны 16 центр гаагаар бага гарцтай гарсан байна. За зуншлаг тар байсан нутгаар өвлжилт хүндэрч болзошгүй байгааг Сум аймгийн холбогдох албаны хүмүүс хэлж байна. Зас унлаа бас энэ зас унсны югаар бас манай малчид одооноос эхэлж бас малаан заасалж нядлах ажлууд бас хийгдэж эхэлж байна. Харин одоо харамсалтай нь одоо мал бордуулах ийм ажил бол хамаахан одоо малын түүхийд махны үн одоо бууц энэ бас жаахан малчид бас нэлээд ийм өндөрлөлттэй ийм асуудлууд байна. Тэгэхээр за одоогийн байдлаар бол манай аймгийн нийт бэлчээрийн 80 орчим хувь нь бол одоо засан бүрхүүлтэй байна. Манай аймаг бол нийтдээ 8.8 саяга бэлчээртэй гэж тооцогддог аймаг. Үүний одоо 80 орчим хувь нь бол засан бүрхүүлд огцсон байдалтай байгаа. За засан бүрхүүлээс гадна Хангаан сумдаас Баянбулаг, Гурбанбулаг, Жаргаланд, Галуут зэрэг сумдын нутаг. За мөн Заг сумын одоо Хангаан хэсгээр бол засны зузааны 15-аас 30 см-ийн зузаантай ийм засан бүрхүүл тогтсон. За говийн бүсийн сумдаас бол Баянговь, Баянлаг сумдын зарим нутгаар бас мөнөг одоо 15-аас 30 см-ийн зузаантай засан бүрхүүл тогтсон. Саяын нэрлсэн эдгээр одоо 6 сумдад бол өвлжилтийн байдал нэлээд хүндхэн байдалтай байна. Одоогийн байдлаар цас нэмж орсон тохиолдолд Галуут, Жаргаланд, Баянбулаг, Гурванбулаг, Заг, за говийн бүсийн сумдаас Баянговь, Баянлаг сумдад өвлжилт хүндрэх төлөвтэй байна. Өвлжилт хүндэрсэн нөхцөлд аймгийн зүгээс засаг даргын нөөцөд 140 орчим тонн өвс нөөцөлсөн. За нөөцийн өвсийг хямдруулан малчтад хүргэх юм байна. Монгол Улс ерөнхийлөгч Элбэг Дорж, Парис хотны өнөөдөр эхэлж байгаа дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг чуулганд оролцож байна. Ерөнхийлөгч уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Нэгдсэн үндэсний байгууллагын суурь конвенцийн талуудын төр засгийн тэргүүнэрийн 21-р уулзалт хуралдаанд оролцож Монголын цагаар 21 цагт өгөх юм байна. Энэ удаагийн чуулган дэлхийн 160 орн удирдагч цугларч дэлхийн долларын дундаж хэлбэлцлийг 2 градусаас одоо илүүгүй хэмжээнд барих, за 2050 гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг бүрэн зогсоох зэрэг 8 чухал сэдв хөндөг хэлцэж байна. Сүүлчийн боломж уран дээр болох энэ чуулганаар дэлхийн долларл хүлэмжийн хэн ялгарлалтад нөлөөлж байгаа гол хүчин зүйл болох нүүрс төрөгчийн давхар эсэл, метан зэргийг ялгаруулагч нүүрс, газрын тос, байгалийн хийн хэрэглээг бууруулах талаар ярилцж байна. За дэлхийн 147 орны төр засгийн эрх хэрэгжид 7 хоногийн хугацаанд цагуурын өөрчлөлтөд хэрхэн тэмцэж байгаа, цаашид ямар арга замаар тэмцэх тухайга тайлагнана. За гэвч дэлхийн буураа улс орнууд Киотогийн протоколыг орлох шин суурь конвенцэд эрхэж хамгаалж чадахгүй үлдэхгүй гэж болгоомжилж байна. Харин хөгжингүү улс орнууд дэлхийн долларын хариуцлагыг бүх улс орон ижил тэнцүү байдлаар үүрхэн зүйтэй гэдэг дээр одоо байр сууриас оролцож байгаа. Гэхдээ зарим улс орнууд цэнхэр гарагийн аврахын тулд санаачлаг гаргаж шин төсөл санаачлагаа танилцуулах юм а. Тухайлбал энэтхэг Франц 2 улс нарны эрчим хүч ашиглалтыг хурдтай одоо нэмэгдүүлэх үүднээс халуун орны бүс нутгуудад нарны эрчим хүчийг хэрэглээндээ төлхөө ашиглах 100 орныг нэгтгэсэн дэлхийн хэмжээний эвсэл байгуулахын зарлах тухай яригдж байна. Мөн зарим улс орнууд сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд хөрөнгө оруулалт хийх, энэ чиглэлийг дэмжиж ажиллахаа мэдэгдээд байгаа юм а. Одоо хэрэгжиж байгаа Киотогийн протоколыг орлох шин суурь конвенцэд цагуурын өөрчлөлтийг сааруулахад хөгжингүү болон хөгжиж байгаа орнуудын үүрэг хариуцлагыг ялгаж зааглах, тусгах асуудал дээр улс орнуудын байр суурь зөрүүтэй байгаа юм. Бүгд найрамд Хятад ард улсын эрх хэрэгжид нийслэл Бээжин хотын агаарын бохирдлын төвшин улбар шар буюу хамгийн одоо аюултай хэмжээд хүрснийг зарлжээ. Өчигдөр Хятадын нийслэл Бээжин хотод агаарын бохирдол дэлхийн эрүүл мэндийн байгууллагын аюулгүйг заасан хэмжээс 17 дахин өндөр түвшинд хүрчээ. Иймд Бээжин хотын эрх баригчид утаа ихээр ялгаруулдаг том хүнд үйлдвэрүүдийн үйл ажиллагааг бууруулах, төр зогсоох шаардлагатай гэж үзэж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага агаар дахь тоосон цэрийн хэмжээ куб метр тутамдаа 25 микрограмм эсвэл үүнээс бага бол хэвийн буюу хүний эрүүл мэндэд нөлөөгүй гэж үздэг. Гэвч өчигдөр Бээжин хотод агаарын бохирдол ихээр бий болсон газруудад агаар дахь тоосон цэрийн хэмжээ 400 микрограммд хүрсэн байна.
Нүүрсээр ажилдаг үйлдвэрүүд, дулааны станцууд, мөн барилгын тоосонцор зэрэг нь салхи багтаа үед агаарын бохирдлын хэмжээг дээд түвшинд хүргэдэг гэж Бээжин хотын эрх баригчид үздэг юм байна. Хятадын байгаль орчны яамны мэдээгээр 2014 онд Хятадын 70 гаруй томоохон хотоос дөнгөж 8 нь агаарын чанарын стандартад нийцсэн байна. За Хятадын хүнд үйлдвэр хөгжсөн зүүн хойд бүсд нутгуудын хотууд агаарын бохирдол ихтэй байдаг. За Хятад улс агаарын бохирдлоо бууруулахын тулд олон талаар хүч чармаалт гаргадаг боловч эрчим хүч аж үйлдвэрлэл нь нүүрснээс ихээхэн хамааралтай байдгаас энэ асуудлыг шийдэж чадахгүй байгаа юм а. Исламын сүүлгэлэл 2014 оны 6 дугаар сард халифын ван тус буснаа зарласнаас хойш 3500 гаруй хүнийг цаасалсан тухай тайлан мэдээг олон улсын хүний эрхийн байгууллагаас гаргажээ. Их Британд төвтэй Сирийн хүний эрхийн байгууллага Исламын улс бүлэглэл тусгаар улс болсноо зарласнаас хойш 17 сарын хугацаанд 3591 хүнийг цаазалсан гэсэн тоо баримтыг өчигдөр дэлгэлээ. Тэдний 975 нь Сирийн засгийн газрын тус бүлэглэлтэй байлдж байсан цэргүүд юм байна. Мөн 1945 нь энгийн иргэд тэр дундаа 103 эмэгтэй 77 хүүхдийг цаазалжээ. Мөн Исламын улс бүлэглэл өөрсдийн 415 дайчнаа Америк нэгдсэн улсын тэргүүлсэн эвсэлтэд хамтарсан оргож босхийг завдсан зэрэг үндслэлээр амь насыг нь хороолсон байна. Ажиглагчид Исламын улс бүлэглэл эрх мэдлээ бэхжүүлэхийн тулд гишүүдээ урвах, оргон босох зэрэгээс сэргийлэхэд цаашид террорист үйл ажиллагаа, цаазлах арга барилыг ашиглах хандлагатай байна гэдгийг онцолж мэдээлж байна. Оросын холбоо нь улс террорист үйл ажиллагааны аюул замлаас иргэдийн хамгаалах зорилгоор Египт, Турк чиглэлд аюул жуулчлалын хориг тавиад байгаа. Харин одоо Оросын холбоо нь улсын эрх хэрэгчид хар жагсаалтанд орсон Египт, Туркийг Куб, Хятад, Вьетнам зэрэг орнуудаар сольж эдгээр орнуудтай аюул жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярьж байгааг Оросын зарим хэвлэлүүдэд мэдээлж байна. Оросын холбооны улсын засгийн газар өнгөрсөн 10 дугаар сарын 31-нд Синай хойгт А321 зорчигч тээврийн онгоц алан хятадчдын санаатай үйлдэлээс болж сүйрснээс хойш Египт чиглэлд агаарын тээврийн бүх нислэгээ зогсоосон. Мөн өнгөрсөн бям гарагт Оросын холбооны улс Сирийн нутаг Дэвсгэрт цэргийн ажиллагаанд оролцож байсан онгоцыг нь Туркийн цэргийнхэн сөнөөсөнтэй холбогдуулан Анкарагийн эсрэг эдийн засгийн болоод аялал жуулчлалын хориг тогтоосон юм а. Иймд Оросын холбооны улсын жуулчдын хувьд Египт, Турк руу аялал зугаалах нь нэг хэсэгтээ хаалттай болсон. Иймд Оросын холбооны улсын засгийн газар жуулчдынхаа аялаж амрах боломжийг хангах зорилгоор Хятад, Куб, Вьетнам зэрэг улс орнуудыг Турк, Египтийн оронд жуулчлахад таатай газраар сонгох асуудлыг хэлэлцэж байгаа юм байна. Хөтөлбөр спортын багц мэдээгээр үргэлжиж байна. Байерн Мюнхен Бундслигийг тэргүүлсэн яваарна. Хөлбөмбөгийн оны шилдэгүүдийг тодруулах алтан бөмбөг ёслолын ажиллагаа болно. Коби Брайант зодог тайлхаа албан ёсоор мэдэгдлээ. Олимпийн хөгжлийг дэмжих сангийн цомын аялал үргэлжлэж байна. Хэдийгээр олон бусд мэдээллийг бид өнөөдрийн спортын мэдээгээр үзэж та бүхэндээ үзүүлэхээр бэлтгэлээ. Монголын хөлбөмбөгийн холбоо энэ жилийн цэглэн анх удаага хоны шилдэгүүдийг тодруулж алтан бөмбөг ёслолын ажиллагаа зохион байгуулахар болсон байна. Энэхүү ёслолын ажиллагаа 12 дугаар сарын 12-ны өдөр болохоор болжээ. Монголын